За сайн байцгаана уу? Та бүхэндээ хичээлийн бэлтгэл судалгаа төлөвлөх арга зүйн тухай арга туршлагаасаа хуваалцъя гэж бодож байна. За миний бие Догомсмын ерөнхий боловсролын 1-р сургуулийн монгол хэлний хөгжлийн багш буйх байна. За туршлага хуваалцахаас үндэслэлтэй бас та бүхэнд танилцуулж байна. За ментор багшаар сүүлийн 2-3 жил бол ажилласан. За энэ ажиллаж байх хугацаанд бас багш нарт маань тулгамдж байгаа хамгийн чухал асуудал бол энэ хичээлийн бэлтгэл гэсэн ийм асуудал байгаа. За тэгээд энэ асуудлын хүрээнд за менторлож ажилласан бүх багш нартаа өөрийнхөө арга туршлагаасаа тухайн үед хуваалцаж байсан бол өнөөдөр өөрийн судлагдхуунаас гадна бусад судлагдхууны багш нартайгаа энэ арга туршлагаасаа бас хуваалцаж байна. За хичээлийг төлөвлөх гэдгийн ойлголт бол бас бидэнд эрх зүйн орчноос бүрдсэн байдаг. За энэ бол ямар бичиг баримтаар бүрдсэн байдгүй ерөнхий боловсролын сургуулийн багш удирдах ажилтнанд мэргэжлийн зэг болгох, хүчинг олгох журам дээр бол заасан байгаа. За энэний 2 дугаар заалтан дээр за сургуулийн хөтөлбөрийн давуу хичээлийг төлөвлөн үр дүнтэй зохион байгуулдаг байх. За мөн хичээл сургалт зохион байгуулахдаа суралцагчийн ялгаатай суралцахыг харгалзаж дэмжлэг үзүүлдэг байх. Явцын үнэлгээх тогтмол хэрэгжүүлдэг, үр дүнд дэвшсэн арга зүйгээ сайжруулах байх гэсэн. За ийм 3 зүйл заалтын ийм заалт байгаа. За энэ заалтын хүрээнд бас бид бүхэн үйл ажиллагаагаа төлөвлөх нь зүйтэй байна. За төлөвлөгөө гэдэг бол ямар нэгэн зүйл хийх, амжилтад хүрэх талаарх дэлгэрэнгүй санал. Өөрөөр хэлбэл юуг хийзээ хэрхэн хийх гэж байгаа тухай санаа буюу урьдчилсан шийдвэрийг хэлдэг. За тэгвэл хичээлийн төлөвлөгөө гэдэг нь бол хичээлээ сайжруулахад тусалж мань багшлагуугаа эргцүүлэн бодохын боломжийг олгодог. За ийм нэгэн зүйл юм байна. За тэгэхээр бидний өнөөдрийн хичээлийн төлөвлөгөө бол 3 төрлийн төлөвлөгөө хийгддэг. За хичээлийн зүгийн төлөвлөгөө, за нэгж хичээлийн төлөвлөгөө, ээлжит хичээлийн төлөвлөгөө. За эдгээрээс бидний хамгийн чухал төлөвлөлт бол энэ хичээлийн ээлжит хичээлийн төлөвлөлт байдаг. За энэ ээлжит хичээлийн төлөвлөлтийг хийх тулд бид суур боловсролын болон бүрэн дунд боловсрол, бага боловсролын хөтөлбөрөө судлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөр дээрээс бид зорилтыг бол шинжлэх боломжтой гэж үзэж байна. За энэ зорилтыг шинжлэхдээ бид нэг суралцсан зорилтыг нэг хичээл байх уу, эсвэл хэд хэдэн суралцсан зорилтыг нэгтгэж интеграц байдлаар авч үзэх үү гэх мэтлэн эдгээр асуудлыг бас урьдчилж хамгийн эхлээд шийдвэрлэж байх хэрэгтэй. За ингээд дараа нь зорилтынхаа бүтцийг тодорхойлно. За өнөөдрийн та бүхэнд танилцуулж байгаа энэ арга туршлагаа би Монгол хэлний 9-р ангийн 9.2А гэсэн суралцах удирдамж зорилтын хүрээнд танилцуулж байна. За энэ бол асуудал дэвшүүлэн таамаглаж бичихтэй баталж нотолж үгүйсгэж бичих гэсэн ийм агуулга байна. За тэгээд энэ зорилтын бүтцийг тодорхойлохдоо тухайн зорилтын төрөх байдалгүй гүйцэтгэл нь юу байх вэ? За энийг бид ямар нөхцөл байдалд хэрэглэх вэ? За энийг эргээд ямар шалгуураар шалгаж үнэлж дүгнэх вэ гэсэн. За эдгээр 3 нөхцөл байдал буюу зүйлсийг бол заавал судлах шаардлагатай гэж үзэж байна. За доотлын бүслэгтэнд бол энэхүү 9.2А гэсэн суралцсан зорилтын хүрээнд задлан шинжилсэн бүслэгт байгаа. За дараа нь нэг чухал үйл ажиллагаа бол зорилтоороо судлах чадвараа тодорхойлох нь их чухал. За яагаад гэвэл энэ чадвар дээр суурилж бид бол дараачийнхаа үйл ажиллагаануудыг бол төлөвлөх шаардлагатай болдог. За тэгвэл 9.2А гэсэн суралцсан зорилтын хүрээнд энэ асуудал дэвшүүлэн таамаглаж бичихтэй баталж нотолж үгүйсгэж бичих гэж. За эндээс бид нэр суралцсан зорилтоос юуг хамгийн голлож харах ёстой гэхээр үйл үгэн дээр нь төвлөрч үйл ажиллагаагаа төлөвлөх шаардлагатай гэж үзэж байна. За тэгэхээр энэ суралцсан удирдамжийн суралцсан зорилтын хүрээнд бол мань асуудал дэвшүүлэх, таамаглаж бичих, баталж нотолж үгүйсгэж бичих гэсэн. За энэ 3 чадвар бол хамгийн чухал юм байна гэдэг нь эндээс харагдах юм аа. За дараа нь бид бүхэн суралцагчийнхаа хөгжлийн үе шат, сэтгэн бодох үйл явц, мөн өмнөх мэдлэг чадрыг тодорхойлох
төсөөллийн судалгаагаа заавал хийн. Өөрөөр хэлбэл асуудал дэвшүүлэх, таамаглаж бичих, баталж нутаж үгүйсгэж бичихтэй суралцагчдын маань төсөөллийн судалгаа буюу одоо суурь мэдлэг чадвар ямар байна вэ гэдгийг заавал хийж дараачихаа хичээлээ төлөвлөх шаардлагатай гэж хэлж байна. За ингээд дараачийн үе шат бол зорилтын агуулгыг судлах. За энэ бол ерөнхийдөө энэ зорилтын хүрээнд за ямар одоо мэдлэг эзэмших ёстой вэ? Ямар мэдлэгтэй байх ёстой вэ гэсний агуулгыг судлахыг хэлж байгаа юм. За энэ суралцсан зорилтын хүрээнд асуудал гэж юу вэ? Таамаглах арга. За ямар арга замууд байдаг? За эдгээр аргуудыг хэр зэрэг таньж мэдсэн байна? За ботлох, нотлох, үгүйсгэх одоо баймжиг бүтээврүүдийг хэр одоо ашиглаж чадж байна гэсэн. За ийм одоо чадвар дээр суурилсан агуулгыг бол тодорхойлох боломжтой. За дараачийн үе шат бол суралцсан зорилтын залгамж холбоог одоо шинжлэх шаардлагатай. За энэ 92-ийн А гэсэн суралцсан зорилтын хүрээнд бол анги хоорондын холбоо, за судлагдсан хоорондын холбоо, нэгж хоорондын холбоо гэсэн ийм одоо 3 янзын интеграц залгамж холбоог бол авч үзэж болж байна. За анги хоорондын холбоо бол 8-2-ийн А, 7-2-ийн А, 6-2-ийн А гэсэн. За ийм одоо анги хоорондын холбоо. За судлагдтууны хувьд бол за нийгэм, иргэний ёс зүйн боловсрол, эрүүл мэнд, биологи гэсэн хичээлүүдтэй судлагдтуунуудтай холбогдох боломжтой. За нэгж хоорондын холбоо бол за 9-1-ийн А, 9-2-ийн Б, 9-2-ийн Б, 9-2-ийн Г, 9-2-ийн Т гэсэн суралцсан зорилтуудтай холбогдох боломжтой. За тэгвэл эдгээр интеграцуудыг авч үзэхдээ өрнөх ангид одоо ямар агуулгыг чадварыг судлаад байгаа юм. За одоо ямар одоо чадварыг эзэмших үү? Ямар агуулгыг судлах үү? Дараа нь ямар чадварыг эзэмшиж, ямар агуулгыг судлах вэ гэдгийг бас тодорхойлж тэмдэглэж байх нь зүйтэй. За ингээд хоёр дахь алхам бол хичээлийн арга зүйг одоо төлөвлөх. За энэ хоёр дахь одоо үе шат руу орж иж байна. За энэ бол тухайн суралцсан зорилтыг хэрэгжүүлэх одоо суралцсан үйл ажиллагааг судлах нь хамгийн чухал байдаг. За энэ суралцсан үйл ажиллагааг бид нар хаанаас яаж одоо олж харж үзэж мэдэж болох вэ гэвэл за судлагдсан тус бүр дээр энэ суралцсан удирдамж гэдэг хэлсэн байдаг тийм ээ. За тэгэхээр энэ суралцсан удирдамжийн дагуу тухайн одоо суралцсан зорилтын хүрээнд суралцсан үйл ажиллагаа буюу хүүхэд одоо юу хийж чадсан байх ёстой вэ гэдгийг за алхамчилж нэг бүрчлэн одоо ингэж жижиглэж одоо үйл ажиллагаа болгож хуваасан байдаг. За энэ үйл ажиллагаанаас өнөөдрийн миний төсөөллийн судалгаагаар хүүхдүүд маань аль агуулга, аль чадварыг мэдж гэнэ үү, чадж гэнэ үү? За тэгвэл би өнөөдөр эндээс юуг нь чухалчлах вэ гэдгээ бас төвөрлөж авах боломжтой. За миний сонгож авсан 9-2-ийн А гэсэн суралцсан удирдамжийн хүрээнд бол за ийм одоо харагдаж байна. За тэгээд мөн доор байгаа энэ хэсэг бол багш одоо төлөвлөлтөнд аль хэсгийг одоо чухалчилж оруулсан бэ гэдгийг энэ дэр хийж за тусад нь төвөрлөж бичсэн байгаа. За дараа нь сурах хүчийн агуулга буюу арга зүйг одоо судлах хамгийн чухал байдаг. Өөрөөр хэлбэл сурах хүчийн агуулга арга зүй буюу өөрөөр хэлбэл сурах хүчийг хичээлийн үзэл баримтлал хоёрын хооронд ямар ялгаа байна уу тийм ээ. За энд одоо яаж төлөвлөгдсөн байна гэдгийг ажиглаж судлах, шинжлэх шаардлагатай. За мөн одоо багш нэмэлтээр гарын авлагуудыг судлахаас өөрөөр хэлбэл бусад онол арга зүйн гарын авлагууд дээр энэ ойлголт чадварууд тийм ээ хэрхэн яаж томьёолгдсон байдаг вэ гэдгээ судлах нь чухал. За мөн хэрэглэгдэхүүнээс судалж шинжилнэ. За сурагчид одоо унших, их. За тэгээд янз бүрийн граф тийм ээ диаграм юу байж болох вэ хэрэглэгдэхүүнээ одоо хамгийн гол нь судлаж одоо төлөвлөх нь чухал. За дараачийн нэг зүйл бол энэ хичээлийг дизайнчлах хамгийн чухал. За хичээлийг дизайнчлах гэдэг бол багш тухайн одоо сурцсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ямар арга зүй, ямар загварыг хэрэглэх вэ гэдгээ сонгох нь хамгийн чухал юм аа. За ингээд миний 9-2-ийн А гэсэн одоо суралцсан удирдамжийн хүрээнд бол за суралцсан арга зүйн загвар бол асуудал шийдвэрлэн суралцах загвар. За асуудал шийдвэрлэн суралцах нь 5 алхамт загвар гэсэн энэ загварыг бол сонгож одоо хичээлээ төлөвлөсөн байдаг. За энэ одоо төлөвлөлтийг та бүхэн бас насан туршийн суралцсан 1-ээс 4-р одоо бодит дээр бас
нэлээд тодорхой ээлжит төлөвлөлтүүд одоо хийгдсэн байдаг учраас эндээс бас харж болно. За дараагийн алхам бол үнэлгээг төлөвлөх алхам байгаа. За энэ үед бол сургалтын хөтөлбөрийн үнэлгээний шалгуурыг одоо судлах шаардлагатай. За үүгээрээ хичээлийнхаа зорилгоо одоо илүү одоо тодорхой болгож авдаг. За минь одоо хичээл явц үнэлгээний арга хэрэгслээ сонгож даалгавар боловсруулахад бас баримжаадаг юм зүйл байгаа. За миний энэ хичээлийн хувьд бол үнэлгээний арга зүйдээр бол аналитик рубрик, найзаа үнэлэх гэсэн рубрикуудыг бол сонгож одоо ажилласан байдаг. За энэ дээр бол за минь рубрикуд байна. За найзаа үнэлэх рубрикээр бол хүүхэд өөрөө өөрийгөө үнэлдэг, бие биеэ үнэлдэг, өөрийнхөө хийснийгээ шүүн тугаахын давуу талууд бас байдаг. Тийм учраас та бүхэн бас энэ рубрикийн аргыг бас хэрэглээд үзээрэй. За үнэлгээний рубрик буюу одоо аналитик рубрик дээр бол суралцагчид өөрийнхөө одоо чадварыг энэ дээр үнэлдэг. За энүүгээрээ багшд ямар одоо ач холбогдолтой байвал дараачихаа хичээлийн сэтэлжүүлэлт буюу дараагийн хичээлийг төлөвлөх одоо арга зүй буюу суурь үнэлгээ болж өгдөгөр бас давуу талтай байдаг. За ингээд үнэлгээний зорилт суралцсан үр дүн дээр за суралцсан зорилт нь юу байна вэ? Суралцсан үр дүн юу байх вэ гэдгийг бас эндээс харна. За эндээс харж иж бид нар үйл ажиллагаагаа бас нэлээд одоо үнэлэх. За мөн одоо ямар одоо суралцсан үр дүнтэй чиглүүлж хичээлийнхаа төлөвлөлтийг хийх вэ гэдгийг бас эндээс харах боломжтой. Тийм учраас үнэлгээг одоо төлөвлөлт, үнэлгээний шалгууруудыг бас нэлээд сайн судлах шаардлагатай юм аа. За ингээд суралцсан үр дүн дээр одоо суралцсан шалгуур нь юу байх вэ тийм ээ? За шалгуурт баримжаал бид нэр хүүхдэд ямар одоо чадварыг эзэмшүүлэх вэ гэдэг нь харагддаг. За миний бие бол энэ хичээлийг төлөвлөхдөө аль болох 3-4 дугаар одоо төвшний даалгавар одоо тань мэдхүйн төвшнүүдийг бол илүү одоо чухалчилж үздэг. За ингэж нэг өөрөөр хэлбэл дээдрэм биеийн даалгаврууд руу чиглүүлж одоо хичээлээ төлөвлөх юм бол бас суралцагчид маань илүү одоо чадварчих бас ингэж харагддаг юм аа. За энд нэг хичээлийнхаа төлөвлөгөөг одоо дараагийн үйл ажиллагаанд оролт нэгтгэдэг. За энэ хичээлийн төлөвлөлтийг яаж хэрхэн хийж гэнэ гэдгийг та бүхнээс эндээс харах боломжтой. За үйл ажиллагаагаа төлөвлөхдөө за үе шат сурагчийн үйл ажиллагаа, багшийн дэмжлэг, за суралцсан загвар арга зүй, хэрэглэгдэхүүн хүрээлэн гэсэн одоо энэ хүснэгтэр хичээлээ төлөвлөдөг. За суралцсан загвар арга зүйг энэ дээр оруулж өгснөөр бид сурагч юу хийх вэ, багш юу хийх вэ? За багш сурагчийн хоорондын үйл ажиллагаа маань ямар одоо аргаар, ямар загвараар одоо хийгдэх вэ? Энд одоо ямар одоо хэрэглэгдэхүүнийг ашиглах вэ гэдэг нь бас эндээс харагддаг. За тийм учраас энэ төлөвлөлтийг хийхэд бол илүү одоо матриц маягаар одоо харах боломжтой байдгаараас давуу талтай байд юм аа. За хичээлийн маань төлөвлөлтөд байна. За ингээд хичээлийнхаа төлөвлөлтийг хийснийхаа дараа за бид бүхэн самбар ашиглалтад төлөвлөх шаардлагатай. За энэ бол саяны 2-ын А гэсэн одоо суралцсан зорилтын хүрээнд одоо зохион байгуулсан хичээлийн самбар төлөвлөлт харагдаж байна. За тэгэхээр бид нэр самбар төлөвлөлт гэдэг бол ямар одоо ач холбогдолтой бэ гэвэл суралцсан үеийн одоо явцын дагуу одоо бичигддэг учраас ерөөсөө самбар дээр бол хичээлийн үйл явц тэр чигтээ бүүжүүлдгээр бас давуу талтай энэ маань сурагчдад ч гэсэн за эргэж одоо харах ийм одоо ямар нэгэн чадварыг бас дутуу эзэмшсэн ч юм уу тийм ээ. За ийм зүйл бас харах боломж болж өгдөгөөр давуу талтай байдаг. За ингээд ажлын хуудасаа бол энэ дээр оруулж өгсөн байна. За миний төлөвлөлтийн дагуу хийсэн хичээл зохион байгуулсан хичээл маань асуудал дэвшүүлэн таамаглан тайлбарлаж өгсөний хичээл байсан. За бичих хичээлийг одоо багшийн чиглүүлгээр яаж одоо бичих вэ гэдэг зүйлийг би бас энэ дээр ажлын хуудасаараа дамжуулаад та бүхэндээ танилцуулж байна. За зохиож найруулж бичнэ гэдэг бол тань мэдхүйн одоо дээдрэм биеийн даалгавар байдаг. За энэ дээдрэм биеийн даалгавар дээр хүүхдийг одоо багш хэрхэн яаж одоо чиглүүлж болох вэ гэдгээ бас энэ ажлын хуудасаараа дамжуулаад та бүхэндээ бас туршлагаас түгээж байна. За тэгэхээр ажлын хуудсан дээр өгөгдөж байгаа заавар зөвлөмж тодорхой байх тусмаа хүүхэд одоо илүү одоо бүтээлч байдаг. За даалгаврын одоо зөвлөмж хийх аргачлал нь тодорхойгүй одоо юм байх юм бол хүүхдэд нөгөө ойлгомжгүй байдал үүсдэг учраас бас энэ дээр ажлын хуудсыг хэрвээ
одоо даалгавруудыг боловсруулж байгаа бол өгөгдлөө одоо маш сайн ойлгомжтой хүүхдэд одоо ойлгохдохоор энгийн хэллэгээр бичих нь хамгийн чухал байт юм аа. За ингээд та бүхний сургах их үсийн сум мэрэгэн байгээ гэсэн энэ сайхан үгээр өнөөдрийнхөө туршлага түгээх ажлаа өндөрлөж байна. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.